Акинагийн уулын замаас нэрэн тодорсон уруу замын гайхалтай чадварлаг нэгэн өөрт тутан 86-гаа өнөж өөрийн гайхалтай тэрэгтэй арга барилаараа залуусыг гинтэл нэг зүүн алмааруулсан. Тэрээр дундангид орхосоо эхлүүлээд уулын замаар жолоо өрн дүүпүү хөргөн гэр бүлийнхээ ажил тусалж эхэлсэн. Энэ бүхэн түүний болох Бунтагийн Такомигийн авиасыг гаргаж ирэн уралдааны гоц авиастан болгох төлөвлөгөө байсан. Боротойч застаажуул хамааран өдрө болгон жолооны ардсан өөрийн чадварыг улам төгсүүлсэн. Тэрээр баатар болсон ба одоо Гүмаа мужийн хамгийн урд нь. Түүнтэй уралдаж үзхийг хүсдэг хэдэн зуун залуус байгаа. Цааш болох гайхалтай олон уралдаануудыг шимтээ үзсэн дэрэвтэд улам илүү хайртай болох болтугай. Уулын замаар ширүүх уралдаан болж өөрийн нутаг дэвсгэр дээр хожигдохгүй гэж хичээгч. Араас нь явж байгаа хүний машин магас мэт аимшигтай. Эргэлтэн дээр дрифтж хийх шаардлагагүй дэндүү тэнцвэртэй гайхамшигт лан Evo 4 буюу Mitsubishi Lancer Evolution 4 GSR Mitsubishi Evo-гоор жигдэрсэн Inferior гэх клубийнхан ойр хавийн аймагуудын гудамжны уралдааны клубийн хамгийн шилдэгтэй уралдаан бүгднийг нь болгож авах хүсэлтэй. Тэр хүсэлтэд таарсан хүчрэх хүмүүс. Эцүгэж дадлаа баян хисээр гой хөрхэн сайжирчсан машинаа голдог болсон. Турбо хийчдэг юм билүү гэдэл. Такомигийн хувьд бол хуучнараа машины мэдлэг нэг дээрцээ байхгүй. Турбо гэдэг чинь зөвхөн үйлдвэрээс л байдаг юм. Гэдэл ярьж явахад нэг сонин хөдөлгөөнтэй машин хажуугаар ширүүхэн гараад өнгөрдөг. Буландаа орох үед хурд хальц харуулсан ч гэлээ булангаас гарах үедээ тэр хурд авалтныг юу л төвөө. Магадгүй энэ л хоёр дугуйныг хийж чадахгүй эргэлтийг дөрөв дугуйгаараа хийж байгаа мэт. Йоо та нарын нэг харалт үнэхээр алдаатай зэрэлэг машин байгаа сте. Харахтал өрсөлдөх хүмүүсийг нөрөвдөхөөр зөвхөн ралли уралдаанд л зориулагдсан бүтээгдсэн өндөр хүчтэй турботой дээрэс нь нэмээд дөрөв дугуйны хөтлөгчтэй. Манай хоёр чинь замаас уух юм авахар зогсохдоо энэ хоёр нөхрийн хажуу зогсож таардаг. Нэг нөхөр нь замаас сунгаа. Нэрээ Накинагийн хамгийн хурдан жолооч нь ямар хүн юм бэ дээ. Гэдэл асуухт нь эцэг гэж өөрсдийн бахархал болсон 86-гаа хэлгээд ёо ахын дүү тоглож байгаа царай гаргал та. Ах нь юу гээл тийм хөгшин машин уралддаг гэдэгт итгэвдээ. Тийм биз дээ. Асал хошин хөвгтүүд юм а та нар. За яг уралддаг байлаа гэж бодъё л та. Гэхдээ 86-ыг ялчих юм бол хинч гайхгүй шүү дээ. Харин ч хүмүүс шоолох байлгүй. 86 хондог хүн бол жолооч биш шүү дээ. Би гуйсан ч уралдахгүй заа юу. Гэдэл хоруу үгээр өдөөж идэж байгаа явдаг. Гэхдээ хажууд наамт явсан залуу арай л том хшигээр уучлалт гуйгаад эвтихнэр панда төрний одоогийн техникийг гүйцэх ямар ч боломжгүй. Гэдэл сүмнээ залуу болдог. Хэдийгээр уур хөрмөрч хэлээ хэрэлдээд ямар учрах юм биш. Бас уралдаад хин нэлээгүй үзчихье гэж бодогч. 86-тай уралдаад доош орохгүй гэж байгаа хүмүүсийг зүгээр л аян штэ. Ахнар нар нь болсон үйл явдлыг сонсчоод аавынх нь машин гэдгийг мартчихсан. Турбо нэмчихэл та гэж авсан. Цаахан гар учир бууж шинжгүүл байх шиг байлаа. Өөртөө мөнгөний гараа сайжруулах юм бол бунтаах зөвшөөрнө өстэй. Такаши Росукигийн хуучны танил Суда Кочи. Тэрээр жилийн өмнө Росукид ялагдаад одоо зорилго нь түүнийг болгож авсан ихний хүн болох. Гэтэ яа гэвэл аль хэд дэвдэгдсэн штэ. Энтх нь 86 дуулын уруу ялагдсан болохоор чиний тэр зорилго чинь талаар болох юм дээ. Гэж хэлчихэд хөдлөгт нь нөгөө хөөрцөн гарна. Алийг нь хөөрцөн юм шороо амтлуулъя. Гэж хэлээд хөдлөх гэхт нь хөө ичиж чадахгүй бойл. Юуны чинь бойл гэж нэг мөн 86-д ялагдсан сугал байна. Гэж далшинж байгаа дэстэ тас загнуулдаг. Саяны тарсан бацаануудын ирээдээс 86 үнэн болохыг нь ойлгоо шок. Моги Такоми хоёрын харилцаа нэлээд хөргөн болцсон. Тэснэс Бээжтэй энэ ч Супра байна. За тэр ч яхаа. Өксүр замд нөгөө өнгөрөөч нь GTR 32-тай Нацакотой ширүүхэн толгой үзүүлж байдаг. Өксүр замын мангас Годзиллагийн хүчийг харуулж хахад нөгөө талаас шинэ үеийн лан Evo-гийн чадварыг харуулan гიშгсээр. Яалтчгүй шинэ үеийн машин гэсэндээ төсөөлөл өвчний хүчтэй. Булан эргээд левтэйхэн гүйцэж төрүүлж байгаагаас нь энэ машины хэрэг хүчтэй байгааг нь харуулж байгаа. Гэхдээ Ардны Evo машин бол 90-ад онд хүнд ялагдахгүй байсан хүчрэг мотортой GTR 32. Гэтэ жолооч нь одоо ч гэсэн сайжраагүй юм шиг үлээ. Хитрхийг шарлагснасаа болоо ялагдчихсан юм дөө. Энэ машиныг унж байгаа хүн сонир болохоос биш үнэхээр төгс машин шүү нэрээ. Амтай болох нь өнгөрсөн шөнийн уралдааны талаар шүү гэж өөрсдөө нутагт нь ирээд байгаа хүчрхэг лангийн Evo-гийн талаар ярьж байгаа. Ах наранч тэр өөрсдөө хожигдээ. Акинагийн хурдан одод гих бүлгэмэнд би тийм хойно. Харин Такомичи одоохондоо манай клуб биш юм чаа. Санал тавих юм бол битгий тоогоорой. Чиний хожигдоогүй гих амжилтыг чи алдахыг хүсэхгүй байна. Тэр машин чинь зүгээр нэг машин биш. Дэлхийн хэмжээний ралли зөрүүлэгдэн бүтээгдсэн. Хөнгөн биетэй, турботой, нэмээд бүр 4 дугаар хөтлөгчтэй. Бараг л тал байхгүй гэдээ ойлгуулсан ч Такоми зогтох сонирхол огт байхгүй. Тэрийг сонссон ганцхан хүн хөрж хахад бусд нь бол ялах маглал угаасаа л тэгөвгээ сэтгэл санаагаар гүн ундаг. 86 турбо тавих санааг захирлан аав дээр нэрээд хэлсэн ч гэсэн аав нь тэр талаа руу би нэг юм бодчихсон байгаа. Алив суучих. Гэтэл нэг үйлдвэр дээр очиод яг л жаахан хүүхдүүд чиг хөөх энэ зүйлийг 86-ад хийх гэхээр бас л хүүтөхөс цотож биш шүү. Моторыг гинтгийн ингээд сайжрууллаа гэд машин сайн болно гэсэн үг бол биш. Моторыг сольсон бол явах хэдангаас эхлээд бүх зүйлийг тохируулах шаардлагатай болно. Аав нэгтээ засварч найстаа найдах биш өөрөө бүгднийг хийх сонирхолтой байгаа юм шиг байлээ. Бас дээр нь та нарт гэж хэлэхэд машин ийм байгаа дээр нь Такоми нэг зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Гэж хэлэхэд нөгөө хэд нь юу болохыг сонирхоод асуухт нь өөрт нь битгий хэлээрэй гэж сануулад тэр бол ялагдах. Гэтэл хэлэхэд нөгөө хоёр нь гайхаад яагаад ялагдах хэрэгтэй гэдэг байгаа. Түүний ялагдаагүй байдал нь бахархалтай үн цэнтэй зүйл биш гэж юу гэхт нь яг л наадахчаа. Ялагдал гэдэг зүйлийг амсч үжээж л тагаа зөвөрхөө чадвараар биш. Өөрийн хамтрагч болох машинаа ч гэсэн хөгжүүлэх хэрэгтэй мэнэ
гэдгийг ойлгох болно. Тэрийг ойлгоогүй цагт энэ сайжруулалтыг хийлээгээд нээхийг хүнлэхгүй. Би түүнийг худлаа чадвартаа бардсан бацаан байлгамааргүй байна. Тийм болохоор бид тэр зүйлийг ойлгохтол 86-ыг сайжруулахгүй. Imperial Club-ийн Акинагийн 86-ыг дараагийн байгаа болгон хөдлөх гэж байхдаа Takashi Ryosuke-г ялсан гэдэг дээр нь жаахан сүрдээд өөрөө тулаанд орё гэж хэлсэн ч нөгөө том амтан нөхөрч миний Evo 4-ийг ялах машин чиний Evo 3-аас өөр машин байхгүй. Нэгэн хөгшин 86-ыг манай Club-ийн хамгийн шилдэг нь ялах юм бол тэр чинь гутамшигтай штэ. Хэрвээ ялах шаардлагатай бол би л ялчээ. Ичээл орох үеэр нь гоцсойлох шүүгэнд нь хийнэга могийн мөнгөний төлөө бензтэй өгшаахта болддог ч юм мэдхүү гих хард арсан өгүүлбэр. Уг нь уралдана гэж сэтгэл санаа нь их л өдрөг байсан юмсан. Найзынхаа яриаг хүртэл үгүйсгээд нэлээл нэрвтэй сэтгэл санаа нь өмөрсөн болчдөг. Мотор сайжрлаа гэд ямар хэрэгтэй юм гэж бодхоос өөрөөр машина бодохгүй байхад нь ах нь өнөөрөө тулаан болохыг хэлдэг. Гайхалтай өнгө алгасан шинэ үеийн хурд хүч нэг гүйпэрлэн цуваагаар дагаж явах нь их л сүртэй. Акинагийн хөвгүүд бахаргал усан 86-гаа энэ сүрлэг машинуудтай хэрхэн тулалдах бол гэж битүүхээ айдастай ч гэсэн тогтлоостой. Өнөөдөр энэ ч дангад 86 биш олон уралдаанууд болно. Тийм болохоор Такуми ялсан жил гэдсэн ч ахнаар нь заашдаа дангад Такумид найдаг биш. Өөртөө ч гэсэн бас тааштай хичээх хэрэгтэй гэдгийг ухаарцгаадаг. Тулаан албаасаар эхлэх болоход хажуудаа Фуживара Төпөний дэлгүүр гэсэн бичгтэй машин. Олон тэмцэгч дээр ирээд бүрж болоогүй дотороос нь жаахан хүүхэд буугаад ирэхэд ахлагч нь наадга басч болохгүй шүү загвар 3-аар яваараа гэсэн ч нэг мөн 86 дөө бүр загвар 3-ыг үү тэгэд энэ бацаан дөө гэдэл. Эдний клубын 3 уралдах загвар байдгаас хамгийн хүчтэй хүмүүстээр ашигладаг 3 дахь загвар гэхээр их л айгаад байгаа юм шиг. Тэсгэр нь ахлах нь гарч ирсэн ээ. Бид зэрэг бэрэнээс гарахгүй. Би зүгээр хүссэн үедээ хөдөл. Бид араас чинь гарна гэдэл. Басаад байгаа мó эсвэл бэргээд байгаа маа нэг л ойлгомжгүй. Такумиг шууд хазаагүй явахт нь араас нь их ярсан юм хөдлөөд нэг болон эрэнгүүтэл араас нь шууд гүпрлээд ороод ирдэг. Imperial Club-ийн 86-ыг болон дээр ингэж иргэдгийг мэдээгүй байсан болохоор ирүүн молт. Арахын нөхөр нь стил нөгөө 86 гэж басаастай л. Такумигийн хувьд бол доромжилж ус өгнүүд нь бодогдсон. Ялагдахгүй гэсэндээ хазаа болгоно юм гайхалтайгаар болонгууд руу орсаар. Урд гүпэрч дээр ард гүпэрч дээр эргэлтийн шийдэлбэр дээр хажлахтаа хэдхэн сантиметрийн зөрүүтэй. Арын нөхрийн хувьд бол энэ хүртэлх зам амархан байна гэж бодож байсан ч гэсэн одоо л 40-аар гарч мөчтөө өрсөлдөгч гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн ч зүгээр л урд моторынхаа хүчээр цоцороод гармаар байж ахлагаа гэсэн үгийг бодоод шүдэ зугаастай. Гэтэл энэ үзий ядмар цэвэрхэн эргэлтүүдийг нь харахаар үнэхээр л дургу хүрээд урд нь гарч марах юм. Моги одоо ч бензин уурс одоо гівэрэж гэлээ. Юу би одоо тантай уулзхаа болмоор байна. Би нөгөө хайртай хүнтэй олцсон. Үгүй юу л да би тань ч гэсэн хайртай л да. Гэтэ энэ арай ч ховөр. Моторын дуу шарвах чимээр зүсний хөрөн хаасаа тултна гэхэд нэг мотөрөнийг ардаа хичмаар байж алхахын хэл зүг нь одоо ч гэсэн бодогдоостой байгаа нь үнэхээр л төвчээрийг нь бараад уурыг нь ихэр хүргээдээс учраас ганцхан л хааслаад урт нь гараад ялгал болно үстэй гих бодол орж ирж загвар уурыг тэр чигт найдаг. Энэ урд үнэхээр л гүсгий аргагүй мэд. Холбоогоор хэлж байгаа лан эв урд нь гарлаа гих мэдээллийг сонсоод бүтэл за энэ тэмцээн дуусчлаа гэж бодож байгаач ахлах нь их л уралдаг. Өөрөө ч гэсэн тэмцээн дуусчлаа гэж бодож байгаа ч гэсэн ягаад ч юм өөрийнх нь загварыг даагаагүй болохоор л урлаад байгаа. Лангеол болон руу орохдоо хаазаа бүрөө өгсөөр хагаад тэр чигтээ моторынхаа хүчээр зодсоор хагаад булангаас гардаг машин. FR төрлийн машинууд бол хаазаараа тохируулж болон руу ордог штэ. Хэрвээ энэ машин шиг хүчээрээ зодох юм бол шууд буксаа ийн. Хэдийгээр өнгөрөө тэнэгч гэлээ нэг арга барилыг маш чадварлагаар суралцчихсан болохоор болон руу орохдоо ч тэр гарахтаач тэр дээд турдаараа явж байгаа болохоор арын төлөндөө 86 харагдгаа байж гэлээ гэж бодож байсан ч гэсэн юу вэ? Ард нь явж явах юм. Боломжтой гэж үү? Машинтай байлаа гэдэг Акинагийн уулын зам шулуун хэсэг багтаа эргэлдэхтэй. Тийм болохоор моторынхаа хүчийг бүрэн гаргах цаа байхгүй байна гэдгийг тоол ойлгож байхад Такуми ч гэсэн машины хурд хүч гэдэг зүйл ямар хуу чухал вэ гэдгийг ойлгодог. Акинагийн алдар тав дараалсан мөрийг ганцхан машин маш хурдтайгаар шунган өнгөрөх үед араас нь нэлээд зайтай ирж байгаа 86-ыг харсан хүмүүс чаа. Энэ удаагийн уралдаа үнэхээр л аргагүй бололтой. Гэтэл ярилцаж явахт манай хүн чаа төв сэргэлтүүдээ хийж хүмүүсийг алмааруулан амыг нь таглаад мөрөнүүд дээр гүцэл ирэхэд хүмүүсийн итгэлэн төрж эхэлдэг. Засварч аахч. Яг л бунтагийн залуу шиг биш. Шатлаараа тав дараалсан мөрөн дээр хурд аллалгүй гэрэн дээр хичээж гүйцэх боломжгүй цай үлдээсэн ч гэлээ. Тинтэл араас нь өвчөр зүгөө зод хурд тод цагаан гэрэл. Хөөе би ард чи ирчлээ штэ гэж байгаа юм шиг л чарлж байгаа нь одоо л айд төрүүлэм. Энэ хурд хүч байх чинь им хөгшин машин ийм орох яаж дагаад байгаа юм бол хит хүлаарсандаа дугуун дэрж байгаа ачаалаач мэдэхгүй. Хамаг анхаарал нь энэ цав шиг наалцсан нөхрийг л салах зорилготойгоор тавьсаар. Эдгээр урд дугууныхын зуралтанд баг зэрэг мууж байгаа нь харагдж байгаа шигсэн. Булангаас гарах үеийнх нь хурд нь бол үнэхээр л алдаатай. Өмнө нь уралдаж байсан бүхэл машинууд дундаас болон луу орохдооч тэр гарахтаач тэр хамгийн хурд нь энэ машин л. Хүмүүсийн машины дунд анхуу таагаал тархинд нь дараагийн болон луу яаж орох вэ? Гэдгийг цэглэл хэдэн болон луу хэрхэн яаж орох, зайгаа хэрхэн яаж басах талаар бодож байгаагаас мөнхөөсөө хэрхэн өөр басныгаа өөрөө ч гэсэн гайхаастай. Ганцхан хайж байгаа зүйл нөх юм бол Takashi Ryosuke ялсан хэсэгтээ дахиад тэр зүйлийг хийж чадах болов. Энэ удаа бүрч хурдан ирэхгүй бол ямар ч боломжгүй болохоор сэтгэл нь бүр их түгшээстэй. Урд талын машины үүдэх юм бол яг л бодсоноо даа хуучин машин орд тоцорсон байна. Үгүй юу вэ? Хажууд явж яах юм? Бүр шулуун шүү дээ. Энэ тормцгүй бах та. Хэдий хүчлээдээс учраас урд дугуун замтай барьцалт нь багассан болохоор удирдахад их л хэцүү. Ядаж явахад нэг муу панда төрөний очир зүгүүл урд нь гараад ирэх юм. Одоо үлдсэн хэсэгт гүйцэж чадах болов? Эсвэл империалын төрөмгөл энэ хүрээ зогсох юм болов? Гэхдээ нэг тэл бүх зүйл шийдэгдэн Такуми ялчихсан. Харин энэ ялалтанд Такумид өрөөсөө сайхан санагдаагүй. Хизэн дайрах, хизэн торомслох эднэрээ бүгдийг нь мэдчихсэн болохоор өөр зам байсан бол ялагдах магадлал нь үгүйсээ 100% байсан гэдгийг өөрөө ч гэсэн мэдж байгаа.
Өөрийнх нь хэлсэн загварыг дагаагүй нөхрөөс "Чи юу яагаад ялагдсанаа ойлгож байна уу?" гэхэд үгүй. Нэг мөн 86-аас салах гэж яаж жордсон салахгүй байсан. Бас шулуун дээр намайг яаж гүйцчихвүгээд гайхаад тах юм. Гэхдээ толондаарлаа гэж чи юу ойлгох юм. Хэрвээ араас нь хараа явжсэн бол ядчил нэг зүйл ойлгоод төлөвлөгөө уулзрах байсан заяа. Ийм зүйлд зориулаад загвар 3 гэж байдیں۔ За. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадам цэцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаанч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Нуурын ирэг дээр томроод ирсэн хүнийг ялсан болохоор хэцүүхий бөөн баяр. Харин Такомигийн хувьд гэх юм бол дахин хакена дурлахгүй гэж хэлдэг. Жил дээр ирэхэд нь дахиад нөгөө захиа энэ үлдээгээд дайж болох уу? Бас энэ үнэн болов уу гэх айдас. Реценсийнхаа харын юут орлох гэж нэгэ хэлэхэд нь чигэнд нь өрөөсөө наалж байгаа юм байхгүй. Ажил дээр ажлаа хийгээ байж хат нь харын юутаа нөхөр ирснэ. Өөрийн биеэр хакенаас шууд тулдуурлага өгдөг. Дүүгүү чамд л хэлчихэ. Энэ удаагийн уралдаа чи өөрөө болно шүү заяа. Чадварлаг жолооч байлаа гэд 86 унаад л байх юм бол чадварлаг байгаа ш таахгүй даваа гэж байдгийн за. Тэрийг чинь би мэдрүүлээд өгье хакена гуулмтчаа. Өнөөдөр маргааш айланд нь ч өссөн үед ирж болно шүү гэж хэлэл яваад өгдөг. Засварч аач хүүг нь яаж уралдаж байгааг нь аавд нэг хэлэхэд тэр ч ялагдах бодлого байгаа л та. Гэхдээ тэр эхлээд ялагдах болов мотор нь эхлээд зөхөх болов мэдэхгүй лээ. Төний явуулдаас нь бол тэр хүмүүстэй ш мотортойгоо л уралдаад ах шиг байлээ дээ. Гэтэ яг айланд ч байсан шинэ мотор бэлэн байгаа сайн юм да тий. Такоми хуралдаанаас илүүтэйгээр тэр зурвсын талаар базар хэвтэж явахт нь гинтэл утсан дуурж. Могийн нөгөө хөршөөртэйгээ байгаа зоогийн газрыг үл таних хүн хэлэхэд шууд л машинаа унаад хөдөлдөг. Уг нь бол зүгээр л хаяад итгэхийг хүсгүй баймар байж. Уур нь хүрээд юунд ч юм цохолтаад. Магадгүй моги тайртай болсон гэдгээ өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрж байгаа бол та. Ruby, she was made for going west. Did not protest my wandering ways. Үнэн биш байгаасаа гэж бодож байсан зүйл нь нүднийх нь урд байгааг хараад зүгээр л ураа гаргахаар шийдэн шууд л уулын замраа хамаг ирчээрэй гიშгэн хүмүүсийн бахыг ханхаар хүрээд ирдэг. Хинч тэрнийг энэ дэрнэ гэж бодоагүй. Магадгүй коучл хорогдсон байх гэж бодож байгаа. Гэтэ нэг талаасаа бол зөвлөдөө баах үгээр хатаж байгаад явсан шүү дээ. Жихрүүнээр үлээсэлэгтэй орой. Бүхий л босом жишээнд дараа дарчаач. Гих мэтэл нэвцэл бүх хурцнууд өмнө нь байсан хүн догт байхгүй шал өөр хүн зогсож байгаа мэтэл. Ахнаар нь хөрх юмтад ажиллаа хийж байхад нь Такоми гэртээ байхгүй нэг дийн сонсоод болцоонд явсан байх. Гэл хөрхнөр бодож байгаач. Үнэндээ энд яндаг нүрүүлүүлэн хаазыг гიშгэж байгаа. Өмнөхтэйгээ адилхан давгаа авч эхэлж байгаа ч гэсэн өрсөлдөж байгаа хүн бүрэн тохиурсан Колибига хамгийн шилдэг машинтай дээрээс нь хамгийн сайн жолоочтой. Бас дээр нь түүний хамгийн сайн найз болох Хакинагийн зам ч гэсэн энэ биш. Энэ удаа гайхамшиг тохиолдсон ч гэсэн ялахгүй гэдэг нь ойлгомжтой байхад иржэл байдаг. Гэтэ ямар ба нэгэн байдлаар ялах боломж харсан юм болов. Танихгүй замын болон луу ширхүүн дайруулан хаазыг тултлагч яндангаас нь оч хаялаад арын машины хувьд бол энэ 86-ыг ялаад Рёсокыг тулаанд дуудаж байгаа. Энтхийн хүн биш байж яг л галзуу шиг хашлахыг шүрэх цаг шаардахгүй болон луу орж байгаа нь гайхалтай ихээсээ илүүтэйгээр тэнэглэл. Такаши Рёсокигийн анзаарсан зүйл бол Эва 3-ын яндангаас гарч байгаа тэр галар будж байгаа мэт чимээ. Яг харахгүй дэлхийн ралли дурлалдаг машинуудтай адилхан системтэй нэлээл мөнгөөр зодсон сонсоод л илт. Өнгөрсөн жил түнтэй тулдаад ялагдсан хүн нь одоо өөр төвшний хүн болсон байна. Шарвах чимээ моторын дуун дээр нэмээд араас нь будаад байгаа мэт тэр дарамттай чимээ ийм зүйлийг сонсч үзээг болохоор анхаарал ногт өвлөрч өгөхгүй их л хэцүү. Арын жолооч нарийн машины хур бүхий л зүйл нэмбэ ханддаг. Адилхан чадвартай бол машиныхаа хүчээр илүү гарчийг их зэргээр хамгийн зөв сонголтыг хийдэг зарчмаасаа хурдгүй чангаар. Такомиг уг нь болцон тавсаг гэж бодож исэн ч гэсэн болцсон охин энд явж байгаа юм чинь Такомид гэр хаана гоо гэсэн үг. Мэдгүй замаараа хүчтэй машинтай гүбэр шүргэх зайгаар дрифтлээ явахдаа гинтэл гадна талаас нь дараа дотор болон луу дайруулан урд дурнаараа төрүүлждэг. Уруу зам дээр хурд гарах нь димэл урд дугуун дээрх ачааллыг нэмэх болохоор налуу зам руу орох үед хурд алах үеийн хизээвэ гэдгийг нь араас нь дагаж явахдаа бүгдийг нь анзаараад яг л төлөвлөгөөний дагуу урд дуран дайрсан энэ л койчиг ихэр. Бүхэл зүйлийг төгс ойлгох өөртөө хатуу шаардлага тавьдаг залуу. Гэтэ тулаа одоо ч гэсэн дуусаагүй араас нь хаазаа тулталт дэвсэн. Мотор нь чатлаараа ажилласаар. Гэтэ Такаши ах дүүсийн хувьд бол нэг зүйл ихээс байна. Яг тэдний хооронд юу болсныг мэдэхгүй байгаа ч гэсэн энэ замыг сүүлийн хэд өдөр судалж байгаа тулцсан тоногтой машинтай хүний эсрэг нэг ч удаа энэ замаар явж үзээгүй харахгүй ирж байгаа нь анханаас ойлгох гэж биш өөр зүйлийн төлөө ирсэн байт. Койчиг анзаараг урднаа гарчаад мэдсэн нэг зүйл бол 86 замаасаа мэдгүй болохоор анханасаа бүрэн урдраа яваагүй. Одоо л арднаа гарчаад замдаа тасч игсэн болооч тэр бүрэн урдраа явж байгаа. Энийг нэм хол явчаад одоо л гүбэрлэн дагж яваагаас л их харчиж болно. 86 дээр бурхныг имэр машинаа мэдрүү өдөртөх нь сайхны хүртэл бүхий зүйл өөрийнх нь төлөөгөр гэж бодож исэн төвлөрлийг нүгүүхийн дугандаа даралт өгсөн чамааг урдаа нэмэхгүй эсвэл дараагийн шулуун хүртэл хүлээх үү гэж эргэлзүүлсээр харин агаас явах 86-гийн мотор нь арслан мэтлээ хэрхэн хаалслах бүр төмрүүд нь улаасж машин ч тэр жолоочнт тэр уурандаа дэлбэрэхэд бэлэн байгаа мэт.
Хий галлах системтэй булангаас гарах тааш дээр орох тааш дээр мангас шиг байгаа машины эсрэг хөнгөнжигээ дав толсох энэ цагаан нөхөхийн тулд хамгийн дээд хурдаараа явж хамгийн төгс таймгаар тормосоо өгч хурдаа багаас нь 4 дугаараар дэрвдгийх нь чихнээсэл бурхны өгсөн авьяас мэт. Гэтэ энэ бүхнийг зүгээр л авьяас гэдэг үгээр дадлаад төрхөж болохгүй. Машина өөрийн бие эргэтэн мэтэл мэдэрдэг боллоо дадлага хийж авсаар энэ мэдрэмжийг суулгасан. Араас олох чимээ амар чинийг бүшнийг дөргөөн. Улам тогтлуулан хаацыг улам нэмсээр. Мөрөө зам тусахад зэрэг зур талын машин бүрэн урдаараа хөдөлж эхлэх нь хизээж гүйцэх боломжгүй зүйл байдаг гэдгийг хэлхээ харуулна. Чинэндээ тусан мотороо мэдрэхгүй байдаг бүхий л хүчээрээ хаалцлан хамгуурдаараа явсан ч гэсэн зай улам холдно гэхээс ойртохгүй. Гинтэл моторын захин замын ажлыг мөрөгчлгүй арийнхын зөксөж чаддаг. Чи зөксөө би зөксөө дээр байсан моторны хөрөө дуусахад зэрэгцээ. Ялагдшгүйгээдээс амжилт нь ингээд дуусчихлаа. Энэ ямар мэдрэмж вэ? Машины хүч гэдэг зүйлийг анхудагаал мэдэрч явахт нь койч. Наа машин одоо амраах болсон баха. Сайн машинтай болсон үедээ ирээрээ гэдэл явчихдаг. 86-гийн мотор зөксөн гэх мэт бүгдийн чихэнд хурж зарим нь ойлгомжтой өстэй гэж байхад зарим нэг л тийм хоосон 86-тай уралцсан хүмүүсийн л мэдэрдэг тэр мэдрэмж ягаад түнтэй уралцсан бүхэн 86-г бити ялагдаасаа гэж дотроо хүсч дэмждэм бол магадгүй одоо бидний мэдих Panther Turbo E86 үгүй болсон уу чихүн салхинд димэл машиныхаа өрөөлийн ард юу бодохож мэдгүй юу хэлгэж мэдгүй байхад нь аав нь ийм зүйл болно гэдгийг нь угаасаа л мэдчихсэн юм шиг хинээс сонслоогээр ачааны машинтай ирж байгаа нэг л тийм түшигтэй өөрөө магадгүй ийм зүйлийг туулж исэн болохоор хүүгийнхаа юу мэдэрч байгааг мэдж байгаа байх. Чимээгүй байгаа аваас сүрдэн цагийн ажил хийгээ цуглуулс 2 сая yen байгаа. Түүгээрээ мотороо засч л та гэхэд үгүй дээ чи чинь баян штэ. Дунд сургуулиас хойш дүүпүү хүрсэн биз дээ. Чиний нэр дээр чинь данс нэгэ тийшээ цалингч хийдэг байсан. Яах вэ хаяа зээлгэлтэй. Гэтэн баярлал түүгээр чинь засч л та гэхэд шууд л бүтэхгүй гэж хэлэхэд нь аавынхаа хичнээн хэрэг хичээгээд үдээ үргэсэн моторыг үгүй гэсэндээ утраад өөрийн тэрийг хуурандаа харамсан димийл нүдэн нөлөмсаар дөрөн аягандаа багтахгүй асгарсаар эцээц 18-тай л хөвгч шүү дээ. Хэдийгээр аав нь зэмлээгүй түүнийг өөрийнх нь буруу бишээ гэж тавьсруулсан ч гэлээ. Өөрийгөө л буруутгаастай. Гэтэ өөр яах вүлээ дээ. Өөрөө л унсан юм чи өөр хэнийг буруутгах вүлээ. Гайхалтай домог болсон машинуудыг ярьж байгаа юм чаа. Японы домог болсон шоколад болох 1926 оноос хойш 99 жилийн түүхтэй Мэши шоколадыг ч гэсэн ярэ. Домог гэж хэлж байгаа ч гэсэн учиртай. Удахгүй 100 жилийн өмнө болох гэж байгаа энэ шоколадын дотор маш олон төрлийн брэндүүдийг хөгжүүлж ирсэн. Тэднээс хамгийн алдартай нь Мэши сүтэ шоколад. Бага хахад ээж Монголд ирэнгүүтээ амар гоё амттай шоколад өгч ирсэн. Тэгээд тэр амтыг ерөөсө Монгол тайгаад болохгүй гэж байгаа. Саяхан ээж тэнийг ярьж сууж агаад ээж Японд очихоор идэх дуртай нэг шоколад өгдөг гээл нэрийн сонсонгуудаа шууд Instagram дээр хайгаад үзье чаа. Монгол аль биесээр оруулж ирдэг газар байхаар нэр нь холбогдсон чи надад нааш таараа өгөөд. Тэгэл амсаал үзье чи ёо тэр дурсамжийн гүндээс амт яг хийвэрээ заяа. Гэхдээ энэ шоколадыг судлаад үзэж амар юм билээ заяа. За дараа нь ирж одоо нэмд орой. Унтаж чадахгүй шинжээгөө хөрвөөгөөд хичээлийнхэн цаг нь болоод гэрээсээ гарахад гэрийнхэн гадаа 86 байхгүй. Нэг л тийм хоосон гэр бүлийнхэн нэг гишүүн байхгүй мэтэл. Хичээл дээрхт нь юугаач мэдгүй байгаа эцүүхээ. Хөөе хөвшөө орой 86-аар чинь жоохон гараа л да гэж шалгах нь үнэхээр л хэцүү. Дахин сануулсан хүн чархахын тавыг нь хуулгаад байгаа мэтэл. Ажлын газар болоо Акина тэр жигтэй сандралтан ялагдсан гих яран чихэнд нэр дэлсээд л их л хэцүү. Гэртээ харсан ч гэсэн болсон зүйлс нь яг л сайхан болсон мэт. Бодогдоос алахгүй байхад нэцүүхээ ирээд цанхыг тогшоод намтай Акинагийн замаар жаалт өгдөг. Өдрийн болсон зүйлээсээ уушлуугаад мэдээгүй хүн зэдвэрэн орсондоо гимшиж байгаа. Жинхэнэ найзууд үргэлж тэрэгдэж чинь байдаг. Чиний юу ярих гэж сонсон сэтгэлийн гүндхгүй нэг гэж хуваалцдаг. Өдөр нь Turbo 86-тай Леви ах нарын хажуугаар загсаж байгаа машиныг л гүйцэтгүүлж байгаа юм шиг шунгнаад л өнгөрсөн. Өнөөдөр бол Такахаши Hirosukгийн Suda Koichiтэй тулдах өдөр. Уур амьсгал нэлээд хүнд. Өнгөрсөн шөнийн тулаан зөвхөн Акинад ч биш энэ хүртэл яригдаж байгаа. Гума аймгийнхаа ихтгэл найдвар нөөсөн шүү дээ аргачихгүй. Одоо харин Такахаши Hirosuke бол сүүлийн ихтгэл найдвар. Тэр ялж ижил Гума аймгийн гудамжны уралдаанч нар доромж өгсөөр болгогдсон шавт унахаас аврагдана. Энэ уралдааныг үзэхэр үл мэддэг Turbo 86 үзэгчдийн дунд ирсэн. Гайхалтай лан хивээс салаа өнгөнгөөрөө сүрглээ ирж байгаа нь их л сүртэй. Өнөөдрийн тулаанд ялагдчихгүй савраг Такахаши Hirosuke дахин ялах болов. Эсвэл шинэ үеийн дэлхийн хэмжээний супер машинаар зөвсгөлсөн Suda Koichi ялах болов. Хоёр машин хаа зөндөртэй гарч байгаач FC болон руу орохдоо дотор нь ороод урд нь орох нь их л сонио. Ингийн үед бол Такахаши Hirosuke эсрэг талаа урдаа гаргаж ажиж явдсан шүү дээ. Гэхдээ үнэндээ бол Koichi зориудаар болон руу орох үед хаазаа багсахаар ард нь орсон. Их бөөний галаар бууж байгаа мэтэл ууртаа моторын дунд хоёр машин булаа алдахгүйгээр шарвсаар арын машины өвдөх юм бол уралдахад онолж чуулгыг дээг батлах гэж байгаа. Учир нь хэм бол өмнө нь ялагдахт нь гудамжны уралдаан гэдэг бол өрөнгөсөн онцлогтой гэдэг үгийн шарын хэлбэлүүд байгаа. Бүхий сул талыг нь анзаарсан гэж бодсон үедээ моторын хөвчөр доцоороо урд нь гардаг. Энд ярилт болоо араас явтаа зөвлөсөн мэдээлэл дээр үндэслэн. Булангуудаас ягаа эзэн бүрмөс үгүй болж өөртөө их итгэл нэмэгдэн. Такахаши Hirosukegээс сүрдэгэ болоод хаазаа улмал нэмсээр. Яндангийн буудах чимээнд архирсан мотортой хурдан машинуудын уралдаа үнэхээр л гайхалтай. Тэр цэцмаа 4 дугаар хөчлөгчтэй машины зай амархуу хурд авалт мэдрэмжтэй торомцог шилдэт нар ярих юм ш. 35 дахь булан дээр аль хэдийн ирчээд байхад зай өртөөгүй байгаа гэдгийг ч хоёр машин аль хэдийн энэ уулын дээд рекордыг эвдсэн. Боломжтой булангууд дээр урд дуранд дайрахгүй байгаа нэг л сэтгэл төгшөмөр. Нэг зүйлийг хийх гээд байгаа юм шиг эсвэл зүгээр буугаад өгчихсөн юм шиг. Гэтэ магадгүй тиймээ санаа зоволтой байх. Одоо хүртэл дугуйн даралдаасаа эхлээд бүхий зүйлийг нарийн татвалсан. Ямар ч шалтгаан гаргаагүй байгаа шүү дээ. Сүүлийн булан дээр л ямар банагын зүйл болчихгүй бол ялах нь угаасаа ойлгомжтой. Шөнгөн суур машин булангаас дайран орж ирж байгаа нь Ryosuke
араас нь явж байхдаа нэг зүйлийг анзаарсан юм нэлтгэн. Энэ бол Койши баруун эргэлт хийхдээ баг зэргийн айцтай дардаг. Энийг дэлэмдүүлээд гадна талаас нь дайруулан айцыг нь бүр чихэр нэмэн дотор тал руу бууж өгч байгаа юм шиг л дарсаар дараагийн жижиг болон дээр ялтаа баталгаажуулан шууд л урдуур нь дарж удамжны уралдаан гэж юу гэдэг үедийг тултал нь мэдрүүлдэг. Койши ч жир хүн шиг яг ямар учраас ялагдсанаа асуухад эсрэг талаас ч гэсэн татгалзалгүйгээр чиний явдаг онол жирали дээр ашиглагддаг уралдааных. Тэнд эсрэг урсгал гэж байхгүй. Бас чиний ирсэн газар чинь зам хүртэл нэг чигээр урсгалтай болохоор эсрэг талаас машин ирнэ гэж яахгүй байдаг байсан. Харин энэ ч бүгд өөрөө байгаа болохоор чи магадгүй эсрэг талаас хизээ машин гарч ирэх бол гэж байнга удаад ах шиг үлээ. Өчигдөр чи уралдаанаа надад харуулдаг чинь л их бурууцсан. Гэтэл шударгаар хэлж байгаа нь үнэхээр л гайхалтай шудраг хүмүүс байгаа шүү. Хичээлийн дараа Такумита могийг таарсан ч гэсэн танихгүй хүн шиг л хажуугаар нь шууд зөрөөд явчихдаг. Хэд хоногийн дараа Бөөндөө 86-г удаа хаана гол удаа яах бол шинэ мотор тавих юм болов уу яах юм бол гэж ярилцж хахад Гүмигийн хувьд бол өөр мотор тавьчих юм бол өөр машин болчих шүү дээ. Гэтэл сэтгэл санаа нь доош дээрдэг байхад уулын зам дээр ахин төрсөн 86 Бунтаахын хяналтанд дор аимшигтай сүргцээгээ хавсаар Бунтаах хүртэл моторын хүчнээс нь болоод амортизатороос эхлээд ихэнх явах үед ингэж болдаад байна. Бас суудлаа сулахгүй бол татах хүчнээс нь болоод арай гэж л хөлөөрөө дарсаар хагаад л бие тогтоолоо гэж жинхэнэ мангас бий болж байгаа бололтой. Гэхдээ одоо ч гэсэн сайжруулах зүйл зөндөө байна. Могийн хичнээн тарах гэж хичээсэн ч гэсэн өөрөөс нь зутаад байгаа болохоор зориуд замыг нь тосон хүлээж аваад ярилцгаж оролдоход Тинавыг дагаад бенз унсгүнтэйгээ сайхан байгаарэ. Гих пал гих үгийн сонсоод яаж гэдгээс өөр хэлэх зүйл олдсонгүй. Энгийн л байдаг оройгоо дан танихгүй машины хөнгөнсөн хүчрхэг моторын дуу таньдаг гэдэг ч гэсэн танихгүй суудлаас нь ихлээр бүх зүйл нь өөр шин цалингаар талыг нь зассан болохоор одоо талан чинийх. Тиймээс одоо машиндаа хайртай гамтаа онорой. Гээд дахиад ажилд нь явуулдаг. Спорт судалтай болсон болохоор харах өнцгөөс эхлээд их л өөр. Өрүүлэн их л хатуу, хүнд хоонсноос эхлээд хаасных нь мэдрэмж нь хүртэл өөр. Моги бол унтаж чадахгүй яаж мэдсэн бол гэж их л шаналаастай. Андаа өглөө унж байгаа машина яаж өдөртхөө мэдэхгүй. Өөрт нь захирагдахгүй байгаа мэт амаа авч тавьдаг мөршгөл. Гэтэ Такумид мэдрэгдсэн мэдрэмж нь бусдыг нь их л гайхшруулдаг. Юу нэг өмнөхөөсөө илүү хүч зултай болцсон мэт нэг тийм удирдахад хэцүү удаан болцсон байсан. Гэтэл хэлэхдээ захирлын хүртэл гайхаад яа харахгүй л хүчтэй мотор гэсэндээ би мэжж чоколадны гайхалтай зүйлсүүдийг дараагийн бичлэгүүд дээр жижигэн яриад авчи за. Юу тач албаисаар зарагдж байгаа газрууд нь эдгээр газрууд юм бэлээ. Эцүгээ ажил руугаа ирж байхдаа спорт судалтай бүр дотроо каркастай нэмээ дээрээс нь турбоны заалтай жинхэнэ галзууны энэ 6 та таарсагч. Жолоочны гэдэг үеийнхэн жаахан охин байдаг. Хөрөөд байгаа эцүгийг хараад хүч юу хийгээд байгаа юм хэвтэн. Манай хүч баярлсандаа гоё машин байна гэж хэлэхтэн. Юугээл итгэвдээ. Яс юу хэрэгтэй чавд шалах гэдэг юм уу? Гэдэл хөөрхөн хэрүүл болоод устдаг. Ах トゥ хоёр гүмэд ажиллаар ирсэн ч гэсэн ах нь харин уралдах хүсэлтэй болохоор үе явчих гад гэдэг ч гэсэн дүүн ажиллаа хийгээш гэж үглээд бас л нэг хөөрхөн ах トゥ ус. Захирал ах хүч сандраад авруу нэрээд "Хүү юу болоод байгаа юм бэ? Такуми хүч өгнө гэдэг штэ. Чи ямар банкны тохируулах хийц юм уу?" Гэхдээ юугээл би тийм их ядаргаатай ажиллагаа ихтэй юм хийхвдээ. Чи өөрөө сайн бодоод үздэг үл ойлгоно. Завгүй тасаллаа гэж авсан. Олон хоногийн турш өглөө болгонд өвпөгийн хүрэхтэй. Машинтайгаа одоо ч яаж харьцаа мэдэхгүй. Учрыг нь болохгүй л үзээд байгаа. Дааш нэг л зүйл ойлгомжгүй болохгүй байгаа. Гэтэ ер нь яагаад юм хүчгүй болцсон юм бол? Эцэггүй хичээлдээ явж байхдаа нөгөө бүдүүлэг охиныг хараад мөнгөнд дутчихсан хэцүүхэн байгаа харагдахаар нь дутсан байгаа 10-ыг нэг өчгөл яваад өгдөг. Гэтэ нэх хөрхөн гүцэж ирээд өмнө чамтай муухан хандчихсан байлээ. Чи чинь сайн хүн байсан юм биш үү? Уучлаарай гэдэл. Жинхэнэ ам хураагүй. Яг ахын маань хуучин ливийг магтдаг хүн байдгүй болохоор их сонь санагдсан. Буруу ойлголт төрсэн байна. Хоёлаа найзад болчих намайг нацахгүй гэдэг гээл хэлэхтэн зүрхнээг сонио. Түк юу болоод байна? Бүжиора түүхний дэлгүүр гэсэн бичигтээ 86 буцаад яваад хэлсэн гэдэг мэдээг сонсоод хараа өглөөгөөр замыг нь тосоо зогсож байхад зүрхэн чарав сурахаар хэмжээний чимээнээс эхлээд нэг л өөр хөвдөлтэй байгааг нь хараад ах нь хүртэл өөрөө ялдажгүй машинтаа тасаагүй байгаа юм байна. Гэтэ мангас шиг болоод дахин төрсөн шүү. Такуми одоо бол булангаар эргэхдээ өөрийн хүссэн шигээ удирдах чадахгүй тэрэндээ цохолдаастай. Аав нь тэрийг сонсчоод тэнхлэг дөрвөө өнтер өөрчлөе гэж бодохгүйгээр өөрийгөө өөрчлөх гэж үзээд байгаа юм байна л да. Машины мэдлэггүй ч болтоо. За яг хуу сайн л алдаж оноо явж идэл илүү сайжрах байлгүй. Зэггүй дээр ажлынхны үеэр нь охин ирж уулзаад тэрийг нарсан ах нарын шоолоод энэ хэдийн амьдрал нэлээд л хөвгөлтэй. Оройн хөрхөн болцож байгаад ахыг нь уралдах дуртай. Ирсэн газартаа уруу газар хиндэж гүйцэгдэггүй нэгэн байсан гэдгийг нь мэддэг. Резанс клубын хамгийн гол дүрэн бол өөрсдийн газар нутаг дээр уралдахгүй байх. Гэсэн чинь нэг 86 та залуу ирсэн уралдыг хоргоогоод харна. Өөрсдийн газар нутаг дээр уралдгүйгээл татгалзахт нь яасан та нар намайг 86 ундаг болохоор тэгээд гэнэ үү гээл уурлахаар нь бид 86 гүндэлдэг. Энд ямар ч машиныг урдаа гიშгүүлдэг панда төрөнөө байдیں۔ гэж хэлснээр яваад өгдөг. Урд нь 86 байдаг гэдэг үгийг сонсоо шарвсан болсон хэдийч уралдахгүй гэдэг хүмүүсийн араас өөрөө шууд л очоо хаазыг өндөрөгч үзээр байгаад хэсэг уралдахаар болдог. Дэн залуу ерөөсө басч болохгүй. Силваяс 14-ийг бол өстө үзгүй төрүүлээд FT-г яг араас нь шил дараа хөөж байгаа нь үнэхээр л эвгүй. Яалтч хэл чадварлаг жолооч. Зам дээр ачлага мөргөө зогсож байсан машин байгаагүйсэн бол энэ уралдаа яаж дуусахыг хэн мэдлээ. 7 хоногийн дараа ахын дүүгээ хэр ажиллаж байна гэдг хөрхий яриа өрнөж байгаад дүүгийнхаа шинэ найзыг шатхам дүүгээр газар ажилладаг гэдгийг мэдээд шинэ найзыг нь харах талмаараа бензин авах гээд ирдэг. Эцэгч анхудаага ахыг нь харж байгаа болохоор хөөх ямар тоо хүн бэ гэж бодоод сандраал. Ахын ч гэсэн зүгээр очих жоохон хүмүүсийг явуулаад тоглоод ялч юу сайн залуу байхгүй юу? Эцэггүйгээ сонсон 86-ийн хадлаар асуухад "Юу танил вэ? Бид тэр чинь миний сайн найз байхгүй юу?" гээд лам хураагүй магтаж байгаа дөрөө уулзахаар болгочдөг.
Ялагчгүй төвшөө өндөртөө уралдаанч нарын байдаг. Гома аймгийн ялагчгүй 86-ыг дэгийн сонсоо сонирхлыг татаад уулзмар санагдаасан байлгүй. Эцэггүй шахтан таалагдахын тулд Такумиг хаана ярьсараагаа дуулцахаар болдог. Гэхдээ өмнө гаргаж ирсэн алдаагаа юу гэж тавтах вүлээ дээ. Манай найзуудынхаа моторонтаа засаагүй болохоор уралдах ямар ч бодлого байгаа гэд хоёр талаасаа зүгээр уралдах бодлогоогоор уулзж байгаа. Гурван гайхалтай 86 цуглаад л гэтээ яг манай хүнийх 85 л да. За тэр ч яг. Илдэг ирээнүү дөрөнж жагаад комич мотороос олцсон өмнөхөөсөө сул хүчтэй болсон болохоор уралдахгүй ихэд тийм үү. Энгийн 4 EG мотор юм уу? Гээл ярээ өцөж манай хүч мотор гэж юу гэдэг ч үндэ мэдгүй штэ. Харж болохгүй гэхээр нь шууд хамраас өгöd харуулхад нь ах нь хараад л шок. Чи надаар толгойдны өсөлт оромжлоод байна уу? Гэтэл саяхны байсан илдэг завгүй болж адилхан 86 онд хүмүүсгээ тухтай байсан ч гэсэн миний хямдхан турбог л голоод ингээ хийгээ гэдээс юм уу? Гэтэл үнэндээ бол манай Такумич угсаал дуусагддаг штэ. Ахыгаа нь урлаад байгаа шалтгаан нэг талаараа зөвч юм шиг. Гудамжны уралдаанч нарт байх боломжгүй мэрэгжлийнхний л тавьдаг мотор байхаар аргачихгүй. Такумич гэсэн зүгээр гэж худлаа ярьлаа гэж загнуулахыг хүсэхгүй штэ. Шууд явлаа гэж явахт нь яасан цугтах чинь үг хүүг. Уур амьсгал нэг л эвгүй болоод эхлэхэд Казуми ахыгаа шууд лалгадаад ягаад ингэ тэнэг хүн шиг харалхан байгаа. Би чи хүүхдүүд уушлуугаач. Миний найзуудаа муухай харцгаа бол том хүн шиг байгаач гээл загнахад ах нь олон тав үгүй шууд л яваад Такумич гэсэн нөхцөл байдлыг мэдрээд яваад өгдөг. Эцүүг гэж яхаа мэдгүй димэйл бантаад ах нь машин дэндүү хайртаа бас уралдах дуртайч боломж мотоо болохоор жалаараа мөнгө ороож байгаа турбо авсан байтал мөрөөдлийнх нь моторыг тавьчихсан хүн энэ хүчгүй идэ гээл хинэгчүү хэлэхтэн цугулсан байх уучлаараа гээл эвтэйхээ ярилцаад ойлголцдог. Гэтэ энэ эцүүгийн энэ хоёр мааж баг учраа олчих шиг боллоо дөө. Ахын хувьд бол дүүн тэгж хандсан нь их л зочирдуулсан ч гома тавьчирсандаа баярлаа. Зожигдуу найзтай болчихжээ гэж бахархаад л энэ үеэр нь Такуми явж тараад хоёулахнаа ярилцдаг. Такуми таны юу яриад байгааг ч үнэхээр ойлгохгүй байна. Энэ үнэхээр л тийм гайхалтай мотор юм уу? Түл яага хүч арахгүй байгаа. Гэдэл чин сэтгэлээсээ асуухт нь ахын ч үнэхээр үнэ ярьж байгааг нь ойлгоод мөнгөөр авах боломжгүй моторыг авч яаж олсон юм бол гэж их л гайхна. Тэгээд бас яриад байгаа зүйлийг нь өөрөөсөө ойлгохгүй байгаа болохоор суугаад үдчих болох уу гэдэг. Аав нь засварч найзтайгаа захиалсан юм нэрчгсэн хизээ хийх талаараа ярилцаж суухт нь ахвал хүүгээ нэг зүйлийг анзаартал нэмэлт тохиргоо хийх үзэлгүүл байгаа юм билэ. Уулын зам дээр араас солихтой хүч алдаад яхааргүй л нэг тоглолттой мотор гэдэг нь л т. Бүр турботой байтгаа энгийн мотортой машинч гүйцгээргүй хүч золтой байгааг нь ахын анзаараад их л гайхдаг. Гэхдээ Такумигийн скиллийг хараад үнэхээр л гайхаж байхдаа нэг зүйлийг ойлгодог. Ах хүний өөр шууд л юу болохгүй байгааг тайлбарлаж өгөхөд манай хүн бүр шок. Тэгэхээр юу болсон бэ гэхээр энэ машины хянах самбарт багтахааргүй хүч байгаа гэсэн үг. Энд 8000 хүртэл мотор эргэлтийг хянах самбар дээр зааж байхад үндэ жинхэнэ хүч нь тэрнээс ч хүчтэй. Хамгийн багадаа л 100000 хүртэл эргэлттэй. Манай хүн хаалтлахтаа хянахаа харж байгаад моторын хамгийн боломжтой зэг дээр л араагаа сольж байгаа шүү дээ. Нэгээсэндээ бол одоо ч гэсэн тулталсан дэвсч үзээгүй л гэсэн үг. Энэ мотор нь 4 EG. Гэхдээ шинжлэгдсэн 101 мотороос санаа авсан мэрэгжлийнхний ашигладаг 5 такт мотор. VVT гэх нэр нь нам болон өндөр моторын эргэлтэн дээр хавхлагын солигддог гэсэн үг. Тэгэхээр энэ мотор нь ч одоо хянах самбараас эхлээд тос усны даралтыг хэмжигч хүртэл хэрэгтэй гэж хэлдэг. Бас аав нь өөрөө энэ машиныг тохируулсан шүү дээ. Энэ ахын нэг сонгуутаад торонцоос эхлээд явах үедээ ингээд дэр нь бүгдрүүл төгсгэмээр мэрэгжлийн төвшин тохируулсан байгаа гэдэг чинь ийм тохируулга хийсэн хүн хянах самбараа мартсан байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зөрөөдөр моторын хүчийг нь битүүмжилсэн байна гэж бүгд ингэ хэлсэн ч түүний уралдах хүсэл нь бүр чихээр өдөөгдөөд яасан ч амшиг машин мэддгүйж уралдаанч нар зүүдэг хүнд ялагдахгүй гэж хэлээл яваад өгдөг. Яг нэг талаараа зөвлөдөө. Гэтэ даанга зэн шалтгаанаас ч болсон юм биш. Такумигийн чадвар нь моторынхаа тэм бага эргэлтэн дээр хүртэл гайхалтайгаар болон луу орж байгааг нь хараад өрсөд төгслөн төрчихгүй юу? Эцэггүй энэ удаа жигнэсээ хүн сайн болж дээ. Сандраад л харж баярлаад л өндөр завтал хоёлоо уулзах гэдэг үгийн сонсонгуудаа шууд л захиралдаа өнөөдөр би хүн шалтгаанаас болоод ирж тарлаа шүү. Өршөөгөрөөд л хувцас 10 минут төр солиод тоос татвалаа л алга болдог. It's dawn when you are darkest. I wait for the light. Өнөөдөр жоохон хүн зүйл болсон болохоор энэ хотод үед ганц найз дээр ирж тавьшраад бас багасаа л машин тартай ахтай байсан болохоор хэрхий яаж дрифтлэхийг эцүүгээ зааж өгөөд л энэ удаа ч гэсэн эцүүгээ хотлоод дүрсгээгүй яг л өөрийнхөөрөө мотор нь хүчтэйгдгийг ойлгосон ч гэсэн яг хүчийг нь битүүмжилсэн юм бол гээд дахиад нэг толгой өвтгсөн асуулт. Энэ хүнд нь ялчул хэцүү байсан болохоор хармааргүй нэхэд эцэг гэж ирэх хүн эмэгтэй хүнийг ойлгох хэрэгтэй гэдэл яриаг нь сонсоод гадуур цогтой онцгодог. Гэтэ юу ч болоогүй л дээ. Гадуур онцныг нах нь мэдээд их л урлаа. Такумиро залхангуудаа би дүүгээ аваа явна. Гэтэ явахаас өмнө чамтаа уралд маргааш ирээрээ гэдэл шууд тасалчдаг. Яа эцэг гэж нэлээ асуудалд орлоо доо. Манай хүн аав нугасаа зөвшөөрөхгүй юм чинь гэж бодоод ахаасаа хянах самбар хийгээд өгөөч гэж ууж байгаагаас л тэр уралдах ичнээ дуртай болсон байгаа нийлхэн. Гэтэ ах нь хэдийгээр 100000 хянах хайсан ч хэлээ. Энэ үед тийм хянах ховор байсан болохоор олдоход үнэхээр л хэцүү байхад нь захирлан сонсоод нөгөө засварч найзаасаа асуухад аав нь хэдийний бүгдийг бэлдсэн штэ. Хянах самбар ус тосны даралт хэмжиг шинжлэгээд бүгдээрээ байгаа. Гэдэл шууд ажил дээр навчруулахаар болдог. Такумигийн үед машин лугаа ярангуйж ахт нь замд моги гарч ирсэн жилээ тоолгүй яваад өгдөг. Баг багаар өөрөө засвартан туслаад машиных нь мэдлэгийг баг багаар дэвшилсээр ажил дээр нөгөө ах нь нэрэнгүүтээ уралдах газараа сонгоо явдаг. Ямар ба нэгэн буруу зүйл хийгээгүй ч хэлээ гадуур хансан гэдэг бол хангалттай том асуудал болохоор дүүгээ дагуулад гэрлүүгээ явахаа хэлдэг. Хэдийгээр явмааргүй байсан ч гэсэн өөр ялтай. Хэдийгээр аваас айж байгаа ч хэлээ очоод уралдны дэ хэлээд яг хэд хүртэл гიშгэж болох талаар асуудаг. Моторын эргэлтээ яг хэд тэр солихоо мэдгүй бол дахиад л өмнөх мотор шиг хязгааргүй мэтэл гიშгэсээр байгаа зохиолч болохгүй шүү дээ. Аав нь ч олон тав өгөхгүй 11000 хүртэл дэвсэдэг. Ялагдаж болохгүй шүү гэдэл ордог. Сонгосон зам нь бол Шамруугийн зам буюу түүний газар нутаг. Нэг үгээр бол мэдгүй зам дээрээ танихгүй танилцсан шамжаагүй мотортой уралдана гэсэн үг.
Энэ мэдээ бусдын ч гэсэн хүрчихсэн. Шинэ мангар шиг 86-гийн жинхэнэ хүчийг харахыг хүссэн хүмүүс. Ах нарын ч гэсэн тэр уралдааныг үзмээр идэг дааш ажилтай. Захирал нь гарч ирсэн ээ. Би өөр тийш харж штэ. Та нарыг хараагүй ойлгож байна уу та нар юу хэлэх гээд байгааг? Адилхан залуу байсан болохоор ойлгож байгаа нь их л хөөрхөн. Зорчигч нараа үлдээгээд дүрмээ тохирдог. Энэ уулын зам нь нарийнхан бас өксөр рүү ногцсон болохоор маш аюултай уулын замд ордог. Тиймээс урт хойноо орж айл нь хол тасарсан. Эсвэл нэг нэгийг гүйцэтгэл урт хойноо орох зарчмаар уралдана. Ахан шууд эхний хэсэгтээ би урдаа явна. Тийм болохоор хэрхэн яаж явах талаар бас дээрээс нь замаа сайн хөдлөөд ав. Дараагийнхаас нэрн жигнэсээ уралдана шүү гэдэг. Такуми Казами ч гэсэн ирж магадгээд тэдний сүүлийн уулзалт ч биш магадгүй болохоор зөрүүдэр эцүүкийг авчирсан. Одоо уралдах замыг нарийн тайлбарлавал хагас нь өксөр хагас нь уруу бас дээр нь нарийнхан харагдах орчин муутай зам нь эвдрэл гинтлэгтэй зарим газараа зориултын бус замтай болохоор осол аваар их гардаг. Тэмдэд замынхын ачлгууд нь зарим газараа зам руугаа орохоор хотгоор гүдгэр ихтэй маш аюултай зам. Дүүн ч гэсэн ахыгаа энд уралдуулах хүсэлгүй. Учир нь хэм бол ахны энэ зам дээр 2 удаа осолд орж исэн. Уралдаан шууд өксөрөөс эхэлдэгч уушны 86 нэгэнтэй өөрчлөгдсөн. Торг зүйлгүй турбата 86-тай зэрэгцэн шунгасаар ахыхын хувьд бол араас нь ирж байгаа машины дарамт урд өмнө уралдаж байсан бүхэл машинуудаас тэсвэр авраатай их л хэцүү. Турбан шүгэлдэг чимээгээр машин нуугдчихсан. Өөрөө удирдах эцэг хүчийг гин төхөр нэхэл сүртэй. Энэ турбо бол тесрэлтэд турбо. Төрнөө болон левинаар ихрүүчийг ижилхэн машин ч гэлээ. Тэдний моторын тохируулах нь өөр хийгддэг болохоор тэсвэр машин шиг л явдалтай. Турбог тохируулахтайг нь механик тохируулахтай гэдэг. Нэгэсэнд бол манай хүний уунж байгаа машин бол механик тохируулахтай. Хаасныхаа педалын дээр гიშгэх үед шууд мотор дээр мэдээлэл очон хариу үйлдэл үзүүлдэг. Дээд тур дараа эргэлт хийж явахдаа дараагийнхаа зүйлийг тооцоолж чадна. Тийм болохоор бүхэл зүйлийг өөрийнхөө өгснээр үдирддэг болохоор булан руу орохдоо төрөмгөө орж чадж байгаа. Тиймээс л манай хүн эргэлтэн дээрээ сайн эргээд байгаа гэсэн үг байхгүй юу? Харин эсэргээрээ левигийн хувьд бол турбон тохируулахтай. Энэ хэдийгээр булан дээр удаанч гэлээ. Шулуун зам дээр бол хур тавалт маш сайтай. Нэгэсэндээ бол булангаас хар хур сайтай гэсэн үг. Бас бүгсэн хаяад байгаа нь хөрөмтлөгддөг тесрэлтэд турбон хурдан авсныхаа дараа дахин хөрөмтлөгдөх гэж уддаг. Тийм болохоор булангаас харахтаа турбогоо ажилуулад хүч алдахгүй гэсэндээ торомзоо гიშгэхгүй шууд л хазаараа өдөрддөг. Энэ хүн энэ арга барилаа маш сайн эзэмсэн байна гэдэг чинь машиндаа нэлээд тасчихсан. Маш сайн жолоочоо гэсэн үг. Уралдаан гэдэг бол 2 машины хурд хүчийг үзэж байгаа ч гэлээ. Үнэн хэрэгтэй бол туршлага, чадвар, мэдлэг гээд бүхэл зүйлүүд нийлж байгаад гайхамшиг бий болгодог. Танихгүй зам хичнээн аюултай гэдгийг бид нар мэдж байгаа. Такуми ч гэсэн өмнө мэдэрсэн. Энэ удаа Такуми урдаагаар зүгтгай байдлаар уралдана. Хамаг ирчээрээ гарсан ч гэсэн араас нь бүхсэн аялан нисэг мэт ширүүхэн гарч байгаа нь их сүртэй. Гумагийн замын ялагдж шөнө 86-гийн араас явж байгаа гэдэг нь их сэтгэл хөдлөм. Энэ уралдаан бүхэл талаараа Такумиг эсрэг хизээч явж байгаагүй эвдрэл бартаа ихтэй нарийнхан зам. Дээрс нь түүний явах хэмлэгийг нэвдэхээр араас нь хөөж байгаа чадварлаг левитэй жолооч. Бас хамгийн чухал шинэ машиндаа тасаагүй дахиад эвдэлчих үедээ гэдэг айдас. Зарим эргэлтүүд нь болон руу орохдоо бүрийн эргэлт хийх зай байхгүй болохоор бүрэн урдаараач орж чадахгүй. Гэтэ аавынхан Такумид ойлгуулах гэж хичээсэн ч гэсэн одоо ч гэсэн ойлгоогүй яваа нэг зүйл нь мотороо өндөр эргэлтэн дээр байлгаж ижил маш сайн удирдах боломжтой. Ицүкигийн хувьд энэ шүн дэндүү урт бас дээр нь богинохон хамгийн ихээр ажисэн үгс нь буюу өнөөдөр салах ёс хийхэндээ дахиж уулзах юм шиг байна гэх үгс. Гинтэл төсөөллөөс нь юу байсан бэ мэдэхгүй. Нэг л сонио. Хаа зүг тусам удирдахад улам амархан болоод ах шиг. Педалн дээр гიშгэх үедээ машиныхаа бүхий л тангийг нь мэдрээд ах шиг. Араас хөөж яваа хүний хувьд бол энэ зам дээр анх удаага явж боломжгүй гэмээр хурдан тасж байгаа нь үнэхээр л аимшигтай. Ийм төрлийн гэмээр ависыг харж бишрээд алдалгууд хамаар байгаа хэдий ч гэсэн бас ялмаар байдаг. Аавынхаа хэлснээр 11 хүртэл дэвсэж хагаад араагаа солих үед өмнөхөөсөө ч илүү амархан болж байгаа нь их л хайрчралтай. Урд нь яваа гайхалтай явуултыг хараад явалтнуудаас чадвараа сайжруулж байгаа нь энэ залуу ч гэсэн үнэхээр л мундаг юм. Энэ удаа Такуми араас нь хөвн ийм хэцүү зам дээр хилгэд удаа урд хойноо орон ширүүхэн тулааныг өрнүүлж байгаа нь төвчээрийн тулаан мэт. Биеийн дээрх даралт хэд өндөр анхаарал төвлөрөл зэрэг нь хүнийг маш ихээр тараана. Энгийн хүмүүс байсан бол аль эртнийг нь буугаад өгчихсэн байгаа. Let's go. I wake up to a little bit of drool on my pillow, feel like it's gonna be a bad day. Yeah, I'm tired of shit and the coffee ain't hit yet, damn ain't that great. I don't wanna go to work cause my boss is a jerk and I'm not even. Ийм урт хугацааны тулаан гэж үзээгүй Такуми ч их л ядран үе анхаарал нь сулран хэрэггүй зүйлсийг бодож байгаагаа гинт сандаг. Анхаарал алдах бүрт алдаа гарах магадлал нь улам нэмэгдэн амтэн нэрэгдэж байгаа штэ. Хоёр машин адилхан дугуйнууд нийлэгдэн хит хөндрүүлэлтээс болоод замтаа зурлах чадамж нь багсан. Анхаарал төвлөрөлтөө улам ихээр нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ Такумид үрэлт нь муудж байгаа нь харин ч эсрэгээрээ машинаа илүү мэдрэн арьс цатнах үед яг хаана вэ гэдгийг мэддэг шиг мэдэрч эхэлдэг. Сэтгэл нь хөдлөн шинхэн найстайгаа одоол дотносож хоёр биенээ илүү ойлгон хаацыг илүү нэмсээр сэтгэл зүйн төвчрээс эхлээд машины чадамжийн хүртэл тулаан болж байгаа. Энэ үед Такуми аавынхаа одоо л юу хэлэх гэж байсныг ойлгон нүдэн сэргэж эхэлж байгаа. Ийм удаан тулааныг үргэлжлэнэ гэж хинж төсөөлөөгүй. Нэг л мэдхэд замаа хөлөрцөө явж байгаа нь их л ядарч байгаа гэлтэх нь замын хамгийн өргөн хэсэгт шорон нурцсан байсан болохоор гүйцэтгүүлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ зам дээр өөр гүйцэтгүүлэх газар байхгүй болохоор хин нэгнээс хол тасарч үйжээс тулаан дуусна гэж бодож байсан. Дэж дошоо маш ихээр явж байсан болохоор шороо багсан. Явж болохоор зай үүссэн байсныг нь анзаарсан Такуми шууд л дайруулан урд нь гарчдаг. Хинийч зориглохоор үйлдэл тим найрхан зайгаар тим сайн таймингаа тооцоолон гүйцэд зөрүүлэхэр хэмжээний хүртэл энэ замдаа тассан байна гэхээр бас дээр нь ахны шороо багсж байгааг анзаараагүй байсан өөрийгөө ч гайхаа үнэхээр л өөрөөсөө хавилж жолоочтой уралдсандаа баярдаг. Ах наранч дээр түрээний хурдны явж байгааг хараад бөөн баяр. Шинхэн магсыг харсан ирээ цаанч гэсэн гайхалтай тулааныг үзсэндээ баяртай. Өө энэ ч нэг 2 гунигтай нөхөр байгаа шүү дээ нэрээ. Ингээд л хагцгаа мэдж үйжээж сайн болсон гэдгийг ч хэлж чадахгүй. Машиных нь гэрлийг нь талд ортол хар зөксгоос өөр чадах зүйлгүй залуунаас
Магадгүй Такумиг ялсан гэдгийг сонсоод анх удаага л баярлаагүй байх. Өөрийн мэдрэмжээ зөрөгтэйгээр хэлж чадаагүй димэл өртөө готран хүн тартай болох нь тийм гоё биш. Харин ч зэрэгэр хэцүү байдаг мэт. Хоёр талд мэдэрж байгаа мэдрэмж нь адилхан болохоор чимээг өхөн л харьцаасан. Такумич гэртээ хараад ааваасаа завтай үедээ машины талаар болон мотороос нэхлээ заагаад өгч гэж байгаа нь өөрт дутуу байгаа хамгийн чухал зүйлээ олсон мэт. Аав нь ч хөрхэн баярлаа. Дотроо их цаг орлоо шүү гэж бодож байдаг. Хэд өдрийн турш шууд хоногтой байсан эцүүгээр Кацуми гинтл ирээд дээр арай дүргчихсэн байлээ. Одоо ч ингэнээс явна. Эндээс юмнууд авсан юм. Бас дээр нь чамдаа салахыг жолөгтэй хийгээгүй болохоор гэж хэлэхдээ шууд л зориг орж ганцхан цагийн зав гаргаач гээл дахиад л хувийн шалтгаанаас болооч үлээ авчгүй яв. Гумагийн намрыг бас нэгэн хилдэг залууг яасан ч мартахгүй байх. Гэж хэлэх түндээ чин сэтгэлээсээ баяртай гэж хэлээд сүүлийн удаа сэтгэлдээ төрхийг нь сэлэн өдөж өгсөн. Гэтэл хайртай болсон шүү гэдгийг хэлж чадсангүй. Могож өөрийгөө өшөлтгөр шийдээ цагийн ажил хийдэг болцсон. За энэ хүрээ сизон 2 манд дуусч чана. Сизон 3-аар удахгүй уулзъя. Хэрвээ миний энэ инстаграмыг дагдаг бол хизээ ямар бичлэг орох уу эсвэл ягаад бичлэг ороогүй вэ гэдгээр тайлбарладаг шүү. За бичлэгийг маань дэмжихийг хүсэх юм бол донешн хийх боломжтой. Тэгээ комент үлдээж байгаа лайк дарж байгаа бүх хэл хүмүүстээ баярлалаа. Баяртай.